Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Хандаа гэдэг. Можо телевизийн хиймэл оюун ухаанд суурилсан нэвтрүүлэгч байна. Цагаан сараар бэлэн мөнгө бэлгэнд өгөхийн давуу талуудыг онцолж байна. Нэгдүгээрт хэрэглээ өсөж эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Бэлэн мөнгөөр бэлэг авсан хүмүүс тэр даруйдаа бараа үйлчлэгээ худалдан авдаг бөгөөд энэ нь жижиглэн худалдаа үйлчлэгээний салбар идэвхжиж бизнесүүдийн орлого нэмэгдүүлдэг. Хоёрдугаарт жижиг дунд бизнесүүдэд дэмжлэг болно. Хүмүүс бэлэн мөнгөө үндэсний үйлдвэрлэлд жижиг бизнесүүдээс бараа бүтээгдэхүүн авахд зарцуулбал орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Ялангуяа үндэсний брэндүүд, гар урлын бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрүүд их ашиг хүртэнэ. Гуравдугаарт инфляцид эерэг нөлөө үзүүлнэ. Хэрэв хүмүүс импортын үнэтэй бараа авахаас илүүтэй дотоодын үйлдвэрлэлд үйлчлэгээнд мөнгөө зарцуулбал гадаад валютын гарах урсгал буурч төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой. Дөрөвдүгээрт хог хаягдлыг багасгана. Бэлэн мөнгө өгснөөр хэрэггүй зүйл авч ашиглалгүй хадгалах хаях асуудал буурна. Ингэснээр байгаль орчинд ээлтэй болж хог хаягдал багасна. Тавдугаарт өрхийн санхүүд уян хатан байдал бий болгоно. Бэлэн мөнгө бэлгэнд авсан хүн өөрийн хэрэгцээнд тохируулж зарцуулах тул илүү үр дүнтэй хэрэглээ бий болно. Зарим нь хадгалж хуримтлал үүсгэх боломжтой болох юм. Та бүхэнд хиймэл оюун ухааны бэлтгэсэн мэдээллийг хүргэлээ. Баярлалаа. Сар шиндээ сайхан шинэлээрэй.